Амрын гэрийн үзэгчтэй ярилцах цагийн энэ удаагийн дугаарт Чингэлтэй дүр гэдэг цагдаагийн газрын 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Ууган-Баяр заллах гэмт хэргийн талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Улсын хэмжээнд 2022 оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад заллах гэмт хэрэг юу хэрэг бүртгэгдсэн байна. За нийт 2021 онтой харьцуулаад ирэхэд бол 2021 онд нийт гэмт хэрэг бол 4935 бүртгэжсэн. 2022 оны эхний 5 сарын байдлаар бол нийтдээ 9746 болж өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ дундаа заллах төрлийн гэмт хэрэг нь болохоор урд оны эхний 5 сарын байдлаар 1657 бүртгэжсэн бол энэ оны эхний сарын 5 сарын байдлаар 3793 бүртгэж өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ дээр нэг зүгээр бид бол бас нэг дүн шинжилгээ хийгээд үзэхээр мэдээж нэг ковидын үе цар тахалтай холбоотой хөл өрөө тогтоосонтой холбоотойгоор тодорхой хэмжээний өнгөрсөн оны үзүүлэлтүүд бол буурс үзүүлэлт бол байсан. Гэхдээ энэ жил одоо мэдээж тодорхой хэмжээнд тэрнээсээ гадна бас бусад шалтгаан нөхцлөөр нөлөөлөд өссөн үзүүлэлт бол байгаа. За энэ дундаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд бол урд оны эхний 5 сарын байдлаар 86 заллах төрлийн гэмт хэрэг бүртгэжсэн бол даруй одоо энэ оны эхний 5 сарын байдлаар 291 болж өссөн үзүүлэлттэй бүртгэгдсэн байна. Зөвхөн заллах төрлийн гэмт хэрэг. Тэгэхээр ер нь заллах төрлийн гэмт хэргүүдээс ямар төрлийнх нь заллах гэмт хэрэг төлхөө үйлдэгдээд байна. Үүний шалтгаан нөхцөл нь бас юу юм бэ? За заллах төрлийн гэмт хэрэг ер нь бол яг төлхөө үйлдэгдэж байгаа нэр хэд хэдэн төрөл байгаа. Энэ дундаа ер нь бол яг мэдээж 2021 оноос хойш нөгөө ковид буюу цар тахалтай холбоотойгоор хөлөөрөө тогтоосон холбоотойгоор иргэд нөгөө хоорондоо уулзах ойрын нөгөө зай харилцаа үүсэхгүйгээр нөгөө алсын зай харилцаа буюу утас цахим хэрэгсэл ашиглаад хоорондоо харилцдаг ийм нөхцөл байдал бий болсон учраас одоо сүүлийн жилүүдэд яг сүүлийн үед бүртгэж байгаа заллах төрлийн гэмт хэргийн үйлдэл аргуудаас бол нөгөө цахим төрлийн заллах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэж байгаа. Сүүлийн үед бас нэлээдгүй зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхийн нийтэд ер нь койны асуудал бас энэ заллах төрлийн гэмт хэрэг ер нь нэлээд эзлээд байгаа. Манай Монгол орны үед ер нь хэрэг бүртгэгдэж байна. За яг койнтой холбоотой хэрэг бол манай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ер нь бас нэлээдгүй хэд бүртгэсэн өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь юутай холбоотой байгаад байна гэхээр иргэд маань нөгөө өөрсд байгаа эд хөрөнгөө тодорхой хэмжээнд нөгөө хөдөлмөр зарцуулахгүйгээр ч байдаг юм те. Амар хэлбэр аргаар нөгөө тодорхой хэмжээнд байгаа мөнгөө өсгөх зорилготойгоор одоо зарим заллагч этгээдүүдэд нөгөө мөнгөө өгч заллуулж байгаа асуудал. Үүн дээр бол заллагч этгээдүүд мань яг юу эргэлж ийнэ гэхээр тухайн койн гэдэг зүйлийг худалдан аваад мөнгө чинь өсгөөд гээд мөнгөний авдаг. Эсвэл зарим заллах төрлийн гэмт хэрэг үйлж байгаа төрлийн нөхөр та надад мөнгөө зээлч. Энэ мөнгөөр чинь би койн болгоод өсгөөд ашиг олоод буцаага тодорхой хэмжээний ноогдол ашиглаад чанд мөнгө чинь буцаагаад өгье гэдээ авдаг. Авангуудаа эргээд нөгөө койн маань одоо тий ханшин нууцлаа би одоо алдагдал учраас ямар нэгэн байдлаар ашиг олсонгүй гэдэг байдлаар эргээд нөгөө заллах төрлийн гэмт хэрэг үйлч этгээдүүд нөгөө хүмүүстэй тийм үйл одоо хариу үзүүлээд үзүүлдэг хариу өгдөг те тэнгуут нөгөө хүмүүс нь мэдээж тодорхой нөгөө өгсөн мөнгөө нь эргээд ирэхгүй болчихж байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр заллах гэмт хэргийн хохирогч болсон иргэд маань ер нь хохирлоо барагдуулах боломж ер нь хэрэг гэдэг юм бол ялангуяа цахим орчинд заллах гэмт хэрэг төрсөн хүмүүс магадгүй зарим иргэд бас бага мөнгөн хэмжээтэй заллуулсан бол бас цагдаагийн байгууллагад хандхаасаа санаа зовч юм уу тиймэрхүү байдлаар ер нь бол цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдлууд ер нь нэлээдгүй байдаг энэ талаар бас нэлээд. За яг энэ дээр бол зүгээр би яг юу хэлэхэд бол цагдаагийн байгууллагын зүгээс эрүүгийн хуулийн заасан заллах эрүүгийн хуулийн 17-гийн 3 заасан заллах төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг шалгаад бид нар мэдээж хуулийн заасныхаа дагуу хохирол иргэн нөхөн төлөгдөх боломж олцоог бид нар хангаж ажилладаг. Иргэдэн маань энэ дээр бол нэг буруу ойлголттой байдаг. Юу гэхээр цагдаагийн байгууллага тухайн юу гэдэг нь заллуулсан мөнгийг болон одоо хохирсон иргэний хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл эрүүгийн эрэг хэний шийдвэрх тухай хуулийн зааснаар бол бид нар хохирол нөхөн төлөх нөхцөл болцоог бид нар хангаж өгч ажиллах ёстой. Энэ нь юу вэ нэгээр тухайн заллах төрлийн гэмт хэрэг үйлчийн этгээдийн нэр дээр нь одоо тээврийн хэрэгсэл эсвэл магадгүй
үл хөдлөх хөрөнгө, хөдлөх болон ямар нэгэн төрлийн хөрөнгө байвал бид нар түүнийг нь битүүмжиж хураа авч хэргийг шүүхэн шилжүүлэхдээ хамт тухайн эд хөрөнгийг нь бид нар эрхийг нь хязгаарлаж байгаа шилжүүлдэг. Энийг эцсийн байдлаар шүүх шийдвэрлэж шүүх тухайн иргэнд одоо юу гэдэг тэр эд хөрөнгийг нь хураачиж улсын орлого болгодог, эсвэл бол тухайн шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар дамжуулаад зарж борлуулад хохирсон иргэний хохирлыг барагдуулах үйл ажиллагааг явуулдаг. Тэгэл ерөөсөө цагдаагийн байгууллагад иргэд маань юу гэхээр өгчхөр цагдаа л хохирол барагдуулах үүрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үндсэндээ тэр хуулийн зааснаар бол үгүй, бид бол хохирол барагдах нөхцөл цог нь хангалтыг өгч ажилладаг. Ийм чиг үүрэгтэй. Тэгэхээр иргэд маань ер нь заллах гэмт хэргийн хохирогч болохын тулд ер нь юун дээр хамгийн сайн анхаарах хэрэгтэй. Энэ талаар бас зөвлөгөөгөл. Ер нь бол энэ өөрөө уг нь их амарх юм. Иргэдийн ерөөсөө л ухамсартай шууд холбоотой асуудал. Юу гэхээр альва нэг юу гэдэг эд хөрөнгийн одоо тэ харилцаа, эсвэл ямар нэгэн байдлаар өөрийнхөө эд хөрөнгөтэй холбоотой харилцаа үүсгэхдээ түүнийгээ цаадах нэг үйл ажиллагааны их сурвалжийг нэгтлээд үзчихэл хэрэгтэй юм байна. Тэгэлбэл ямар нэгэн байдлаар одоо шил байр худалдан авах гэж байгаа, эсвэл тээврийн автомашин худалдан авах гэж байгаа болвол, эсвэл магадгүй онлайнаар тэ бараа бүтээгдэхүүн захиалаад авах гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгсэл автомашин нь яг өөртөө худалдаа намаа хийх гэж байгаа иргэний нэр дээр байна уугүй юу гэдгийг нэгтлээд үзчих хэрэгтэй. Одоо сүүлийн жилүүдэд Mongolia гэх бүх юм цахим хэлбэр шилжээд бид нар цахим байдлаар мэдээлэл төрийн байгууллагаас авах бүрэн боломжтой болцооцсон. Ийм учраас энэ талын мэдээллийг энэ төрийн байгууллагын энэ цахим мэдээллийн сангуудаас хүлээн аваад нэгтлээ яг үнэхээр нэр дээр байна уугүй юу гэдгийг шалгаал үзчих хэрэгтэй. Ягаад гэвэл тэр тухайн байрыг, машиныг худалдаж авахын тулд тэр хүн өөрөө эд хөрөнгөө зарцуулаад шийдвэрж байгаа учраас энэ талын имийг нэгтлээд үзчих хэрэгтэй. Ингүүлэл өөрөө иргэд маань өөртөө бас нэг заллах төрлийн гэмтэрэг авах гэж болохгүй. Бүрэн боломжтой. Тэгэхээр альва нэг иргэдтэй зүгээр анхааруулаад хэлэхэд байр авах гэж байгаа, эд хөрөнгө альва нэг эд хөрөнгө худалдаж авах гэж байгаа, машин худалдаж авах гэж байгаа бол яг тухайн хүнтэйгээ утсан харилцаа буюу алсын зайны харилцаа үүсгэхээс илүүтэйгээр яг бит байдлаар нь очиод үзээд, бичиг баримтыг нь үзээд, за тухайн бичиг баримт нь яг өөрийнхөө нэр дээр байгаа үгүйг нь төрийн байгууллагын сангийн мэдээлэл рүү ороод шалгаад үзчих. Эсвэл бүр байгаа гэхэд харьяа тэр тухайн төрийн байгууллагт нь өөрийн биеэр очиж хандаад үзээд яг энэ баталгаатай мэдээлэл баримт нь өөрийнхөө нэр дээр байдаг бүртгэлтэй байна. Асуудалгүй гэх юм бол тэрхэн байраа худалдаа дараа дараагийн гэрээ хэлцээрээ хийгээд явах юм бол энэ төрлийн одоо залхах төрлийн хохирож болохгүй боломж иргэдэд байгаа. Иргэд маань үүн дээрээ л нэг жоохон анхаарал хандуулчих юм бол уг нь заавал тий залхингийн хохирогч болоо цагдаагийн байгууллага дээр гомд мэдээлэл гаргаад шалгуулад өөрсдийн нэг алтан үнд цагаа ингээд дүүрэн байж наашаа цаашаа явах шаардлага байхгүй. Ярилцсанд баярлалаа. За